Бишил металл багийнхан маань Дүндэтгэж хаан банкныхаа хамт олонны урилгаар хаан таварт хүрэлцэн ирээд байна. Жижигхэн баавга, маскот баавга байна. За тэгээ энэ маскот маань бас удахгүй худалдаанд гарна гэсэн юм мэдээлэл байгаа. Баг дотор гоё шүү дээ. Ямар ч асуудал тоглогчд бол хоорондоо ойлголцсон сайн баг. Энэ жоо хотлаа л гэдэг юм байна уу? Тэр жоо хэцүү гэдэг байна. Гоё ярилах хэвээр. Үнэн шүү гайсаа. За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд төргий влагийг үзэж байгаа хүмүүстээ. Бас манай влагийг тогтмол байнга үздэг фэнүүдтэй болоод үзчихтэй бас дахин баярлалаа гэж хэлье. За өнөөдөр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бишил металл багийнхан маань Дүндэтгэж хаан банкныхаа хамт олонны урилгаар хаан таварт хүрэлцэн ирээд байна. За тэгээ хаан таварт өнөөдөр Бишил металл багийн хамт олонныг маань бас хамтдаа өдрийн хоол идэ, хамтдаа уулзъя гэсэн юм урилга тавьсан байгаа. Тэгээ бид нэр урилгыг хүлээж аваад таатаар хүрэлцэн ирээд хаан таврын 24 давхарт ирсэн байна. Тэгэхээр хаан таврынхаа 24 давхрыг бас та бүхэндээ танилцуулъя. За энэ бол нэг хүлээн авалтын танхим байна те. Өнөөдөр бид нэр зориулаад ингээд янзын гоё шинэ жил Christmas-ийн уур амьсгалтай ширээнүүдийг зассан байна. За тэгээд эндээ гоё том дэлгэц хөгжмийг байрлуулсан байна. За тэгээд бид нар бас энд өмнө нь багийнхаа медиа дэйг хийж исэн. Хамгийн анхны влогийг маань үзсэн хүмүүс байл мэдж байгаа. Хаан таврт багийнхаа дотоод медиа дэйг хийсэн байгаа. За тэгээд ерөнхий яг хаан таврын за мэдээж байршил. За тэгээд харуулц нэтер бол үнэхээр гоё юм бэлээ. Яг эндээс бас өмнө харуулжсэн. Гэхдээ одоо өнөөдөр бас Улаанбаатар маань утаагүй сайхан байна. За одоо бид нар чинь ер нь бол ингээд салхигүй өдөр бол утааг байдаг болчих таа гэдэг нэг юм ашиглууд яваад байгаа тий. Салхинд утаандаа найдаж байна тэр. Ямар ч өнөөдрийн үед бол утааг үнэхээр сайхан байна. Гадаа бол маш гоё харагдаж байна. Богдууд маань харагдаж байна. Хот маань тэр жигтэй сэлийгээд үнэхээр сайхан харагдаж байна. За эндээс хаан банкныхаа маркетинг хэлсэн сумьягаас нэг юм асуучих. За сайн байна уу? Сайн байна уу? За нэг өдөрлөгийн талаар одоо хаан банкны энэ сарын те явуулж байгаа нэг юуны талаар асуухсан. DigiPay-тэй карта холбоод нэг хөнгөлөлт урамшуул эдэлж байгаа хөтөлбөр явуулж байгаа. Тэний талаар нэг жоохон богинохон мэдээлэл өгөөч. Хаан банкны жил болгон карт эзэмшигчдэд зориулаад шинэ жилийн урамшуулалт аян зарладаг. За энэ жил болохоор хаан банкны DigiPay аппликейшнд карта холбоод сонгогдсон 20 гаруй байгууллага дээр шууд 30-50% хөнгөлөлт авах тийм урамшуулал 12 сарын 21-нд дуустал зарласан байгаа. Тэгэхээр та бүхэн хаан банкны пэйж хуудасуудаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. Байгууллагын хувьд бол айгүй өргөн байл шүү дээ. Гэр ах уу, хүүхдийн хувцас, тоглоом, спортын хэрэгсэл, спорт хувцас гэмчлэн, ресторан дээр байсан те. Ерөөсөө шууд газар дээр өнгөлөгжлээ. Би бас хөнгөлт авсан. Ерөөсөө шууд пост дээр уншуулгаад тав тэгэл талан дэвччихлээ. Тэгэхээр айгүй гоё урамшууллаа лээ. Нэг хязгаар байгаа те. Тийм нэг харилцагчид дээдлэн сая төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой. Тэгээд бас DigiPay-ээр хөнгөлөлт аваад оноо цуглуулад хүрдээ эргүүлээд металл багийн special jersey-г бас хойжих боломжтой байгаа шүү. За nice. За тэгэхээр 1 сая төгрөгийн хөнгөлөлт идэх буюу 2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүртэлх одоо худалдаа авалт хийх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ маань 12 сарын 20 хүртэл үргэлжлэж байгаа тийм 21 дуустал. За баярлалаа. За бүгдээрээ одоо тамирчтай хүлээгээд яг үйл ажиллагаа эхлэх цагаа хүлээх хүртлээ болох хүртлээшээ хаан банкны 24 давхраар жоохон туур хий гэж бодлоо. За шибэтэд медиад зургийн авалтуудаа хийсэн студент байгаа. KB Book Lounge гэж. Юу юм болоо? Номын сайн болоо. Ном уншдаг лаунж юм болоо. Оо энэ стори газар шүү дээ. Оо ямар гоё юм бэ? Энэ ингээд ном уншаад амраад бас хувийн орон зайгаа тэг ганцаараа өөрөө хувийн ажиллаа хийх ч юм уу эсвэл одоо жоохон амрах хэрэгтэй те толгой дээр сэнэглэх хэрэгтэй. Шаардлагатай бол ийшээ гарч ирээд ингэж амарч цаг өнгөрөж болох юм байна. Энэгээр ингээд зөндөө олон ном байна. За багийнхан маань ирсэн байна.
За чөтрөө. Орд сони юутай байна. Багийн уур амьсгал бэлтгэл сургуульд ер нь хэр вэ? 50 дөө тэгээ бэлтгэлээ гээл байцгааж байна да. Багийн уур амьсгал хэр вэ? Оо баян урамсгал гоё байгаа штэ. За тэгээ бүгд гоё болцгаасаа. Ингээд фэнүүд дунд ч юм уу ингээд үзэгч дунд ийм яриа яваад байна л да. Метал багийн дотоод уур амьсгал жоон тааруу байгаад байна. Тэрнээсээ болоод ингээд дэс үлийн амжилтууд юм байгаад байна. Гэсэн тийм өгөөсгөд яриа яваад байна. Чи энийг энэ дээр нэг тайлбар өгөөч. Тэр баг доторх. Үгүй шүү дээ. Баг дотор гоё шүү дээ. Ямар ч асуудал. Тоглогчдод хоорондоо ойлголцоо сайн баг. Энэ бол бэлтгэл дээр ч тэр гадуурч тэр бол уур амьсгал харилцаа бол сайн баг тий. Сайн баг. За тэгэхээр ингээд тэр эргэлзээтэй одоо комментууд болоод асуултуудад хариу нөгчий тий. Тэгэхгүй бол бас нэг тийм яриа ер нь яваад байгаа. Тэгэхээр манай багийн дотоод уур амьсгал бол сайн байгаа. Бид нар ямар нэгэн хоорондын харилцаа холбоо ойлголцлын асуудал байхгүй гэдгийг ингээд аль биесээр заачаа. За жири. Сураад тоглох ер нь яг хэр вэ? Сургуулаа хичээлээ хийгээд бэлтгэл сургуультаа хийгээд тоглоход ер нь хэр ядарч байна? Гоё асуулт байна. Тэгээ ер нь жоо бодлоо л гэдэм байна уу. Тэр нь жоо хэцүү байна. Гоё ярих хэвээр. Үнэн шүү гайсаа. Ер нь тэгтээ жоо хэцүү л гэдэм. Нэг яг ялт ч нэг юм давцчихвал тэгэл алийг сонгох уу гээл яах вэ хүү гээл айл юу гэл. Тэгээ өнөөдөр бол саксыг сонгоод ирсэн байна. Өмнөхдөр бол хичээлийг сонгосоо. Тэг ингээд ээлжлүүлээл байж энэ да. Тэг амьдралд дээр нэг хичээл хэрэгтэй л ах гэж байна. За баярлаа. Би ингэж бодсон юм аа. Ингээд сураад тоглож байгаа одоо чинь манайд хоёр байна шүү дээ тий. Хоёр тоглогч байна. Инх амар инх тэмүүл ингээ хоёр тоглож байна шүү дээ. Инх амар сурж байгаа тий. Гэхдээ ер нь оюутан шүү дээ. Юуны өмнө маш баярлалаа. Талбайхаа болно. Өнөөдөр хүртэл бас нэг зорилгын төлөө таадаг орой олон тоглолт үзэж, огшиж, баярлж хоёудаг тэр сэтгэлийн кафег өгдөг бас фэнүүдийн нэг хэсэг нь бол хамаатны залуучууд бидэд байгаа. Тэр болгонд бол хамгийн сайхан мэдрэмжийг авдаг бас юм гой гой моментууд бас тоглолтын дээр бол гардаг аа гэдэг юу болж байна. Маш баярлалаа. За өнөөдрийн үйл ажиллагаа маань амжилттай болж өндөрлөж байна. Тэгээ бид нэр одоо хаан багныхаа офисоос хөтлөгч байна. Хаан багныхаа хамт олон манаас бидэнд тор дүүрэн бэлгийн багц бэлдэж бэлгэлсэн байна. Маш их баярлалаа. Эндээс хамгийн сонирхолтой татж байгаа зүйл нь бол энэ жижигхэн одоо түлхүүрний осор цүнхний зүйлттэй ийм металл багийн өмсгөлтэй жижигхэн баавга маскот баавга байна. За тэгээ энэ маскот маань бас удахгүй худалдаанд гарна гэсэн ийм мэдээлэл байгаа. За бэлгийн уутны бас дизайн загвар маань өөр айгүй юм чамин уран зурагтай ийм гоё уутанд янзын гоё гарын бэлэг бэлтгэжсэн багныхандаа баярлалаа. Хүлээж авсанд бүгдэнд баярлалаа гэж хэлмээр. За